багсаар яаж хоол их тэл бас нэг хийж үзцгээе. За бидэд нутгийн загасчтаас авсан мөнгөн цагаанаараа 2 янзын хоол хийх гэж байна. Нэг хэсгээр нь чүлий гэж бодлоо. Энэ жижиг загаснуудаар нь загасны чүлий гэж бодлоо. За ингээд тавс хамтлагчнуудаа хийгээд болох гэж бодож байна. Нөхцөл байдалтай тааруулаад ингэсгээд нэг шүлий чи гэж бодлоо. Ихэвчлэн Vigor хамтлагч хийх дуртай. Аллаа. Перц. Так. Давсын нэг хийхгүй. Vigor нь өөртөө давстай учраас. Цэцгэр нь за мөнгөн цаасанд ороож угаад за модны цогон дээр тавьж сайхан шарж идэх гэж бодож байна. Эхлээ сайхан хамтлагчнуудаараа сайхан хамтлнаа. Яг ингээд тойроод болдог байхгүй. Давс хийх шаардлагагүй. Учир нь энэ Vigor нь өөртөө давстай байдаг учраас шаардлагагүй гэж үзэж байна. Тэгээд заас хоол хийж идэх чинь заавал нэг тийм ингэж заавал энэ загсыг тэгж идэх гэсэн ингэж идэх гэсэн байхгүй шүү дээ. Өөрөө зохиогоод өөртөө амттайгаар хийж чадж байгаа байна. За ингэдээ бол ингээд хөрлөн дээр ингэж тавьж байгаа. Заас доторх яваач. Тасаач. Энэ хэрэг нэгстэл ингээд гараараа л хийж үдээ. Харбан болох ашиглаад ягдах байхгүй. Утгаараа. Мөнгө цаасаас зузаа ичдэг зүгээр. Яг бол бас нөгөө гал дээр бас шатаад юу явах вэ? Ороод онгоо.
өөрийнх нь ууранд нь өөрийг нь болгоно гэсэн үг шүү дээ. Тэгээ утааны амт. За ингээд билээ. За одоо ингээд бэлдсэн загсуудаа цаг нурман дээр хийн. Түрүүнд мэдээд нэг галаа бэлдээ түлээд цаг цогцолцсон байгаа. Одоо ингээд шүү дээ. Бас галааг ширүүлж болохгүй. Өөр зөнгөөр нь болгоно гэсэн. Нугаар нутааны амт шүү дээ. За ингээд байгалийн пэйж бас нэг удахгүй нэг 5-10 минут л очих ширүүн галтай бол бас удааж болохгүй. Ингээд зөөлөн галтай л тийм загсч өөрийг холдон болдог болохоор шүү болохоор. Шүлмэн одоо ерөнхийдөө төгсчл байна, буцалж л гэсэн. Шүл цааш л гарчлаа. За манай нөгөө нурамд хийсэн загснууд нь сайхан эхнээсээ ахвал доороос болж ах шиг байна. Сайн нэг эргүүлчлээ. Бүр зөөлөн галаар ингэж болох хэвээр. Бас их ширүүн байвал төлөвдөд мохолч зүйл. За ингээд дээр шүлмээр одоо ингээд сайхан буцалж байна. Сайхан бутраад янзаа сайхан болж байна. Загсны махад ер нь хурдан болдог. Гэтэ яг сайхан шүл гар гэвэл зөөлөн гал дээр буцалж болно л та. Сайхан нэрч байна. Дотроо сайхан ингээд тосондоо өөртөө шарагдаад тэг ерөнхийдөө шарагдах жигнэх процесс зэрэг явж байгаа гэсэн үг. За ингээд сайхан хоол одоо бэлэн болоход төгч чинь тэгээд амсаад ямар хаантай болсон бас та бүхэнд илэрхийлнэ. Загсмаад одоо болчлоо. Минут нь болчлоо. За одоо гаргая. Шүлмэн бол арай болоогүй. Шүлөө бол дараа дахиад жамслахнаа. Нэг маягтай. Нэг загс. Гэвч. Нэг маягтай. Гэвч. Өнөр бол сайхан байна. За үнэхээр сайхан нэрч байна. Аяа. Одоо байна. Хорхоо шиг л өнөрч шүү дээ. За ингээд шаргалтад янзын бол зовор гарч байгааг нь харж байгаа. Өнөр бол дэсгийн аргаалгастай ушиг бол идэхээр байна. Янзын болж бай. Мстаг байсан. За нэг хэмэрхүү маягаар хоол хийж болно. Тулгын цаасанд ороод чийдэг нь ямар өстэй тулгын цаас өөрөө шат юунда галандаа шатаж түлхэгдэж янз болохгүй. Тэгээд дотор нь ороосон юм яг ороосон чигээрээ гадаас нь халуун агаараар жигнээд өөрөө бас өөрийнх нь гарсан тосондоо шарагдаад тэгээд ерөнхийдөө шарж жигнэж байгаа зэрэг процесс явагдаад их амттай болдог л доо. Шүлмээ сайхан болчихлоо. Одоо шилээ гаргая. Шилээ гарч байгаа юмснаа. За маа нэвтрүүлгийн хамгийн сүүлийн болон болох тэр загсаар хоол идэг ба. Тэгээ энэ удаагийн хоолнд туулган цаасанд боож одоо өмсөн дээр болгосон, цогон дээр болгосон загс мөн хамгийн ядраа тайлах шидтэй загсан шил хоёр хийсэн байна. Энэ нэвтрүүлгийн болон миний хамгийн дуртай болон энэ болон байгаа. Тэгээ одоо хэдүүлээ цагаан цайлан шүү дээ. За тэгээ шилээ ямар хоолж амсаа. Зүгээр ярьдаг л да зарим хүмүүс нь хошигнож. Шингис хаан багасаа загс идсэн учраас ухаантай болсон гэдэг. Тэр чинь ортог байх шүү. Тэгээ ер нь бол худлаач хийхгүй л дээ. Ер нь загс гэдэг ер нь далайн болон голын одоо загс жарахаа усны хөдөлгөөний амтан бол юм олон үндэстэн усаа олон овг аймаг олон орны хүмүүсийг хийж байгаа. Одоо тий. Одоо хоол нь болж идэг. Юу нэг баялаг. Тэгээд өөрөө амт чанартай дээрээслэн витаминлэг. Тэгээд одоо хүний маш их хэрэгтэй байгаа. Хүмүүсийн хичээл төмөр байна, йод байна тий. За тэгээд
загсанд одоо ерөөсөө цөсөн зүйлийн витамин хэрэгтэй бодсон. Юм дэдэг учраас энэ загс одоо иддэг хүмүүс байдаг баг. Тэгээ ер нь загс энэ хаяа нэг идэж явах гэсэн үг. Шүлэн ууж явах тас гэсэн үг. Шүлний яваад үл ядраа их сайн хэлдэг. Заач үү дээ. За жаан амсгүй. За тий. Хүмүүс ярьдаг шүү дээ. Ангийн юмснээ час хийж юм шүү дээ. Маргал хоньны жижиг болжээ. Сайхан. Тэр өвгийн нуурын дээр бид нэр хийсэн загсчил маань ерөнхийдөө салхинаас олж байгаа тааг байсан боловч бид ядчихсан загс бариг биш барьсан. Тэрийг мэдээж спорт загсчлын одоо эко талын барьж гэв үү те. Буцааж тавьсан. Тэгээд буцааж тавьчаа өөрөөсөө нутгийн загснаас загс судалдаж аваад энэхүү зоо шиг хийсэн байгаа, хоолондыг хийсэн байгаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэг энд өрөөд өндөрлж байна. Дараагийн дугааруудаа хамтаагаараа загс сонирхогч загсны спортыг ерөн сонирхож байгаа бүх хүмүүс маань нэвтрүүлэгтээ хамтаагаараа гэж хүсье. За ингээ бидэнтэй хамт үгийн нуур дээр загсчилсан. Та бүхэндээ баярлалаа. Бид үгийн нуур дээр үгийн нуурынхаа сайхан эргэн тойрны байгаль, ан амтан, жигүүртэн шуудыг бас сонирхож цэвэр агаарт сайхан аяллаа. Тэгээд бяцхан ч гэсэн бас загс үгийн нуур дээр юун дээр завин дээрээс загсчилж үзүүллээ. Мөн загсаар одоо хээрийн нөхцөлд буюу одоо өөрсдийн гарын дөрөх материал ашиглаад яаж хэрхэн загс болгож идэх вэ гэдгийг үзүүллээ. За ингээд та бүхэндээ хамтаасан үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяр та. Тэгээд энэ жилийн өсвөр сайхан нэвтрүүлэг үлдчих та бүхэнд хүрэх болно. За баярлалаа.